За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Доктор Коток байна. За өнөөдөр эцэг эхчүүдийн хамгийн их шинэ хүүхдтэйгээ уулзах үедээ тохиолддог нэрийн шаралтын талаар ойлголт өгөөд энэ дээр яавал эцэг эхчүүд сандрахгүй байх вэ те? Ямар тохиолдолд эмчит хандах ёстой вэ гэдэг талаар хэдүүлээ ярилцгаая. За нэрийн шарлалт гэдэг маань ерөөсөө л цусны улаан эс задарч билирубин арьс хастад хуримтлагдахыг хэлдэг. Энгийнээр бол нэрад бол феталны гемоглобин гэж тухайн нэраг тэжээж байсан цусан дотор байгаа улаан эсийн дотор байгаа хүчилтөр хүчцэн өрөлдөг хэсгийг бол гемоглобин гэдэг ууруу байдаг. За энэ гемоглобин маань болох тэр бүтцэндээ дөрвөн гинжтэй байдаг. За жирийн үедээ болох тэр бидний биед альфа бета гэсэн гинжнүүд байдаг бол ургийн биед болох тэр альфа гамма гэсэн гинжнүүдтэй гемоглобин оршиж байдаг. За төрсний дараа энэ хүү гемоглобин маань болох тэр маш хурдан задарч эхэлдэг. За үүнтэй холбоотой дэлгүүнд улаан эсийн задрал явагдаж, улаан эсийн задралын бүтээгдэхүүн болох билирубин гэдэг бодис үүсдэг. За энэ билирубин болох тэр илгэнд очиж цаашаага баасны өнгө, шээсний өнгийг үүсгэх ёстой байдаг. Тэгвэл дөнгөж төрсөн нэраа хүүхэд маань анх удаа усан орчноос гараад, ээжээсээ гараад хөхөр хооллоод, хоолоо боловсруулад, хоол боловсруулах систем ажиллагаанд орсонтой холбогдуулан илгэний үйл ажиллагаа явуулах чадамж нь тийм сайн биш байдаг. За үүнтэй холбоотойгоор хүүхдэд шарлалт үүсдэг. За шарлалтыг болох тэр дотор нь хоёр ангилж үздэг. За физиологийн болон эмийг шарлаж гэж ангиж үздэг. За физиологийн шарлалт маань болох тэр амьдралын 2-3 дахь хоногт ихсээд ер нь бол 3 дахь хоногоос үүсэх ёстой. За тэгээд хүүхэд маань түрүүд 3 дахь хоног дээр шарлаад 7 дахь хоног дээр маш өндөр шар нь хэмжигдэх ёстой. За ингээд аажмаар 10-аас 14 хоногийн дараа бол аажмаар арилдаг. Энэ бол физиологийн буюу химийн шарлалт явагдаж байна гэж үзнэ. За энэ үед бол ямар нэгэн тийм эмгэг шинж тэмдэг бол хүүхдэд илэрхгүй зөвхөн арьс хаст нь шарлсан харагддаг. За тэгээд дахин шарлалт бол үүсдэггүй. За билирубиных нь хэмжээ бол 135-аас 150 мл/литртэй хэмжигддэг. За тэгээд бааш шээсний өнгө нь бол өөрчлөгдөхгүй. Баасны өнгө нь алтан шаргал өнгөтэй, шээс нь бол памперстай ихэнхдээ шээж байгаа учраас сүрлэн шар байгаа хэсгийг бол эцэг эхчүүд бол хараад мэдчихэж болно. За ямар нэгэн эмчилгээ бол шаардлагагүй байдаг. Тэгэхээр аль болох эцэг эхчүүдэд зөвлөхөд физиологийн шарлалтын үед бол эмийн эмчилгээнээс татгалзах хэрэгтэй. За мөн дээрээс нь хөхөө сайн хөхүүлэх хэрэгтэй байдаг. Эмгэг шарлалт бол дөнгөж төрөнгүүтээ 24 цагийн дотор хүүхэд шарлалт үүсдэг. 1 хоногтод нь үүсдэг. За 14-өөс дээш хугацаагаар үргэлжилдэг. За сүүлийн үеийн судалгаагаар бол феталны шарлалтууд нэрийн шарлалтууд болох тэр 3 сар хүртэл үргэлжилж байна гэж эмч нарт мэдээлэл ирж байгаа. За энэ нираануудад ямар цовирууд илэрдэг вэ гэхээр зочромтгай, тайван бус зочромтгай, уйлгнан хөхөндөө муу, нойрондоо муу, шөндөө бас нойрны хэмнэл нь алдагдсан сайн унтахгүй. За рефлексүүд суларсан буюу сул унжгаар өлгийг задлахад гар хөлөө сар онуулж чөлөөтэй хөдлөхгүй тэгээд сулбагаад сулхан хөдлөөд байдаг. За мөн дээрээс нь илэг дэлгүү томрох юм шинж тэмдгүүд илэрдэг. За билирубины хэмжээ бол 250 5 мл/литрээс дээш гарсан байдаг. За манай Монгол улсын стандарт гэж байгаа нэрийн шарлалтын онцлогоо эмчилгээний стандарт, сайдын нэрийн онцлогоо эмчилгээний заавар гэсэн хоёр зүйлийг эмч нар мөрдөж ажилладаг. За энэ дээр бол тэр билирубины хэмжээ 256-аас дээш гарсан тохиолдолд тухайн хүүхдэд эмчилгээ хийх шарлалтын фотоаппаратанд оруулах хэсгийг магадлаж эмчилгээ хийдэг. За тэгээд дахин шарлалт нь бол илэрдэг. Арилаад буцаж шарлах ийм эрсдэлтэй байдаг учраас
За бааш хийсний өнгө нь бол өөрчлөлт нь ерөн шаралт билирубин гэдэг бодис маань болохоор юу гэсэн шүү дээ баасны өнгө шийсний өнгөийг үүсгэдэг цаашаа задраад явахаараа. Тэгэхээр баасан цав цагаан өнгөтэй болно шийсэн колор шиг шаарцай шиг гарч эхэлдэг. За тэгээд эмчилгээ бол үнэхээр шаардлагатай байдаг. За ер нь бол ихэнх одоо нейронууд шарлах уу шарлахгүй юу гэдэг нь болох тэр төрөлтөөс хамаардаг. Ер нь бол дутуу төрөлтөө, гүйц төрөлтөө гэдгээс хамаарна. 37-7 хоногтойгоос хойш төрсэн нейраг бол гүйцэд төрөлттэй нейраг гэж үздэг. 22-оос 36-7 хоногтой төрсэн нейраг бол дутуу одоо нейраг байна гэж үздэг. Тэгэхээр дутуу нейраг 80% шаарлалт одоо эмгээр явагддаг. Эрүүл нейронуудад болох тэр гүйц төрсэн нейронуудын 60-аас 70% нь бол шаарлалт бол тохиолддог. Тэгэхээр бүх төрсэн шинэ хүүхдүүдийн 10 хүүхд тутмын 7 нь шаарлана л гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол эцэгчүүд шаарлалт гэдэг зүйл бол манай хүүхдэд тохиолдох юм байна. Хэрхэн яаж одоо эмгийг эрүүлээ шаарлаж байгаа эсэхийг бас энэ дээрээс ойлголт авах нь мэдээж одоо төрсний дараа гэрийн эргэлтээр очиж байгаа эмчтэйгээ ярилцах тийм ээ. За ажигласан зүйлээ маш сайн эмчтэй хэлэх хэрэгтэй. За шаарлалтыг онцлоход бол дараах зүйлүүдийг хардаг. За асуумж авдаг. За мэдээж асуумжийн хувьд гэмээр төрөлтийн жирэмслэлт, за жирэмслэлтийн явцад өвчсөн эмгэгүүд, за мөн дээрээс нэхийн эрүүл мэнд. За тэгээд хүүхэд маань төрөлтийн процедур яг ямар явж байсан өөрөөрөө төрсөн үү, кисүрээр төрсөн үү тийм ээ. За мөн дээрээс нь одоо хэвийн төрсөн үү, эсвэл одоо дутуу төрөлт байсан уу, гүйц төрөлт байсан уу. За хүүхэд маань төрөнгүүтээ ямар байдалтай байсан бэ гэдэг зүйлүүдийг мэдээж асууна. За үүн дээр үндэслээд одоо бодит үзэл хийхийн тухайн хүүхэд маань задлаад үзэхэд маш сайхан сарвнаад өлгийг задлахад хүүхэд маань чөлөөтэй сайхан сунаагаад тийм ээ онгоц алдаад баагаад шээгээд хөхөө хангалттай хөхөөд унтаад тийм ээ хоногийн 20-оос 22 цаг унтаж чадчих юм бол тухайн хүүхэд маань боломжийн сайн нэраа байна гэж үздэг эрүүл нэраа. За бодит үзлэг дээр хамгийн чухал одоо гараар барьж үзэх, харах, ажиглах одоо үсгийн хамгийн чухалд нь ордог зүйл бол альс саастыг ажиглах байдаг. За альс салст шарлан гэж хэлээд байгаа. За тийм энэ дээр болох тэр хүүхэд маань нүдний одоо цагаан эсклэр гэж хэлдэг. Одоо харын тойроод байгаа цагаан эсклэр нь яг хажуу талаас нь харахаар одоо ногоон туяатай байна уу, шав байна уу, гүн байна уу, тэрнээс хамаарат бас аль зам дээр саад гарсан байна гэдгийг нь бас эмчнэр тодорхойлох боломжтой байдаг. За мөн дээрээс нь арсны шаралтуудаас хамгийн одоо хүн шаралт явагдаж байгаа хэсгийг энэ олж мэдэх нь бол гарын алга, хөлийн уул гэждэг. Тэгэхээр гарын алга, хөлийн уулыг нэдрээд юм уу ингээд илээд үзгээр хүүхдийн хамаа гарын алгаас ээжин гарын алга шиг цагаан байх хэвээр. Тийхгүй жоохон шаргал өнгөтэй харагдах юм бол эмчтэй заавал хэлнэ. За тэгээд хүүхдийн бүтэн биеэр бол шаарлалт үүсдэг. За шаарлалт арилгахтаа бол толгооноос хөлнөөс толгой хамгийн сүүлд одоо салстын шаарлалтууд нь арилж буюу нүдний шаарлалт арилж хүүхдийн шаарлалт дуусдаг байгаа. Тэгэхээр нөгөө эцэгчүүд манай хүүхд ингээд шаарлаад дуусцаа тэгсэн мөртлөөс одоо нүдэн л үлдчихлээ гэдгээр чинь тодорхой хэмжээний процедурын үр дүнд одоо шаарлалт маань арилдаг байх нэ. За онцлогооны хувьд гэх юм бол энгийн одоо нүдэн аргаар онцлохоос гадна трансбилиметр гэж одоо арьсан дээр транскутонус гэж хэлдэг. За арьс салсан дээр үздэг билиметр буюу билирубины хэмжээг одоо үздэг юм багаж бол байдаг. За бүхэл бараг одоо сум мөрхийн эмнэлгүүдэд байдаг болсон. За энэ багажаар болох тэр эргэлтээр явж байхдаа тийм ээ эмч маань үзээд тухайн одоо хэд хэдэн байрлалуудад үзээд дундаж хэмжээнүүдийг тооцоод за ийм шаардлагатай байна гэсэн дүгнэлтүүдийг хэлдэг. За үнэхээр өндөр байх юм бол клиникийн том эмнэлгүүдэд очиод хүүхдийнхээ цусны бүлэг болон цусны билирубин биохимийн шинжилгээгээд нарийн шинжилгээнүүдийг хийж оншийг баталгаажуулах шаардлагатай болдог.
За эмчилгээ мэдээж хийгддэг. За эмчилгээний хамгийн гол зарчим бол ерөөсөө нэраа хүүхд шарлал эхлэх юм бол ээж нь ангир уураг маш сайн хөхүүлэх хэрэгтэй. Хөхөө 3 цаг тутам хөхүүлэх хэрэгтэй. За мөн дэрэс нь хүүхдийг маш сайн дулаан байлгах хэрэгтэй. За хэрвээ эмчийн заалтаар бутаа эмчилгээнд орж байгаа бол бутаа эмчилгээнд хамрахдахтаа хүүхдээ сайхан нүцгэлээ дөрвөн мөчийн нийл гаргаад памперсын өмсүүлээд за мөн дээрээс нь одоо нүдний хамгаалалтыг нь маш сайн зүүлгээд за 45 см-ийн зайнаас цагаан болон хөх туяа гэрлэр шардаг. За энэ туяа гэрлүүдийн шарж байгаа механизм нь болох дээр арсны гадруу дээр байгаа одоо билирубинтэй одоо энэ гэрлийн урлагийн тусламжтайгаа билирубинуудыг одоо билирубинуудыг холболтуудыг нь үүсгэж задалж улмаар одоо шийс болон баасны өнгөтэй онгыг оруулж одоо гадагшлуулахад шийс баасаар гадагшлуулахад гол зорилго нь байдаг. Энэ билирубин яагаад ингэж бутаа эмчилгээ хийгээд заавал одоо ингэ шаралтаас урьдчилан сэргийлэх ёстой юм бэ? Яагаад одоо энэ шаралтыг хүүхдтэй эрүүлэр явуулаад дуусгах ёстой юм бэ гэх юм бол хамгийн гол одоо хүндрэл нь бол шарлалт өөрөө шарлалтыг үүсдэг билирубин гэдэг утас бол тархинд хуримтлагддаг, тархины зөөл идүүдэд хуримтлагддаг буюу тархины одоо барьерыг нэвтэрч чаддгаараа энэ бодис маань одоо аюултай тооцогддог. За орсноороо болох дээр тархины өвгөн идүүдэд хуримтлагдчих юм бол хүүхдэд цаашдаа нөгөө тархинаас хаажилт үүсэх, за татах тийм ээ. За төрөл буюу одоо мэдрэлийн эмгэгүүдийг үүсгэх, эслэлийг үүсгдэг. Тийм учраас эцэг эхчүүд та бүхэн бас бутаа эмчилгээнд оролж байгаа л хүүхдээ 2 цаг тутам одоо тухайн хүүхдийг байрлалыг нь өөрчилж 3 цаг тутам хөхөөлж 2-4 цаг тутам температурыг нь хянаж халуун байна уу өвгүүдэн байна уу гэж хүүхдийн бас температурыг хянах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ бутаа эмчилгээнд орох үед бас хүүхд маань хит арьс нь халах эсвэл хит хүрэх ийм асуудал бас үүсдэг. Тийм учраас заавал температурыг хянжаах ёстой. За хүүхдийн арьс маань өөрөө нэмгэн маш хурдан удаа ус эрцгийг алддаг ийм солилцоотой учраас маш түргэн хугацаанд тэрийг алдсан эрцүүдийг нөхөхийн тулд хөхөөр маш сайн хооллох хэрэгтэй. За баасны хувьд гэх юм бол жоохон сул ногоон өнгөтэй бааснууд гарч болно. Бутаа эмчилгээ хийсний дараа хүүхдийн арьсан дээр бас түр зуурын тууралтууд гарч болно. Эдгээр тууралтууд маань эссэн хугацаанд гараад бутаа эмчилгээ дуусны дараа бол харилцдаг байгаа. За мөн бутаа эмчилгээтэй хослуулаад клиникийн эмнэлгүүдэд бол эмийн эмчилгээг зөвлөдөг. За энэ дээр бол нөгөө цэс хөө үйлчилгээтэй гэж ярьдаг. Урсаа фолик гэлтэй урсаа диоксид хүчлийг зөвлөдөг. Мэдээж энийг бол эмчийн заавраар одоо зөвлөдөг байгаа. За тэгэхээр одоо жирэмсэн ээжүүд бас энэ хөө миний контентыг үзчихэж магадгүй. Тэгэхээр шаарлалт үүсгэх эрсдэл байгаа эсэхийгээ бас энэ дээрээс бас тогтоож болдог. За энэ нь болох тэр 24 цагийн дотор хүүхэд маань одоо шаарлсан байна уу? За мөн дээрээс нь одоо нөгөө ах эгч нар нь хэр шаарлалт нь удаа явагдчихсэн бэ? За тохироогүй цусны бүлэг тэ юу гэдгийг ээж нь бас шалгах хэрэгтэй. Миний цусны бүлэг, хүүхдийн цусны бүлэг ямар вэ? Ресус эерэг үү, сураг үү? За тэрийг бас анзаарах хэрэгтэй. За мөн дээрээс нь одоо асаргаас хувилгаа хангалтгүй байх тийм ээ хүүхдээ одоо хэдэн цаг тутам усанд оруул гэж юм, хэдэн цаг тутам одоо памперсын сойл гэж юм, хэдэн цаг тутам одоо тухайн хүүхдийг хөхүүл гэж юм. Энэ бол одоо маш их харьцлагаас шаардсан ажил гэдэг. Тэгээд дараагийн чухал зүйл нь G6PD гэдэг энэ глюкозын задралын одоо энэ бүтээгдэхүүн маань бас дутагдсан тохиолдолд бас шаарлалтыг үүсгэх эрсдэлтэй хүчин зүйлд ордог. За мөн эхийн халдварууд төрөл бүрийн одоо халдварууд байна. За энэ жирэмсэн үедээ төрсний дараа байсан халдварууд одоо бас нөлөөлдөг. За мөн дээрээс нь одоо тархины
дойлохоцефали гэж одоо нэрлэдэг тархины гематом гэж нэрлэдэг тухайн хүүхдийн арьс одоо толгойн шовгор тий хавчаад ч юм уу баруун талдаа зүүн талдаа ямар нэгэн тийм хавдар одоо цусан хураа гэж хэлдэг юм одоо хавдар гэх юм уу тий ийм зүйлдээ төрсэн хэсэг. За мөн дээрс нь одоо хойд энтхийн болон зүүн Азийн орнуудад бол бас шарлалт үүсэх эрсдэлтэй гэж үздэг юм байна. Тэгэхээр эдгээр зүйлүүд байгаа хэсгийг бас жирэмсэн ээжүүд маань өөр дээрээ бас шалгаж чеклэх хэрэгтэй. За мэдээж төрсний дараа бол шарлалт гэдэг зүйлтэй бол бүх гэр бүлүүд бол уулздаг, тааралддаг. Тийм учраас та бүхэн манаас шарлалтын талаар ойлголттой байгаарай. Шарлалт гэдэг маань ийм зүйл байт юм байна. За нэг ингэж илрүүлэх юм байна. За тэгээ эмчтэйгээ аль болох эргэлтээр ирэх үед нь асууж тодруулах зүйлүүдээ маш сайн тэмдэглэж агаад асууж тодруулах нэ. За тэгээ та бүхэндээ эрүүл энхийг хүсье.